Дархуул аймгийн Адсагдаргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдыг чадваржуулах ур чадварыг нь ахиулахаар тусгасан байдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр удирдлагын ягтантай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Ингэснээр аймгийн төрийн албаны шинтгэлийг гүнзгийрүүлж сургалт судалгаа зөвлөх үйлчлэгийн туршлагыг бий болгох юм. Мөн аймгийг Түшиц аймаг болгон сонгож төрийн захиргааны болон боловсролын байгууллагын удирдах ажлыг чадваржуулах тусгаалсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хамтын ажиллагааны санамж бичгийг аймгийн Адсагдаргын орлогч Төвшинбат, удирдлагын академийн захирал Сүрэн Чимэг нар байгуулсан юм а. Аймагудаас Дархуул аймагт өнөөдөр Түшиц аймаг болохоор санамж бичиг байгуулж байна. За энэ санамж бичгийн хүрээнд бид нар аймгийн төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэхийн зэрэгцээгээр аймгийг илүү бодитоогоор авч явахад хамгийн их хувь нэмэр оруулдаг хувийн хвшлийн байгууллагууд мөн орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагуудыг сургаж хөгжүүлэх тэдний хөгжсөн удирдлагуудын эерэг үйл ажиллагааны үр дүнд аймаг хөгжих боломжийг бүрдүүлэх талаас хамтарч ажиллахаар ярилцаж хэлцэж байна.